За hi guys, Ask video. За өнөөдөр ямар бичлэг хүргэх вэ гэхээр гар утсан дээр татагдсан топ 10 бичлэгийг та нарт хүргэн. Тэгээд энэ геймүүд одоо топ 10 геймуудууд та нарын мэддэггүй ингээд 10 ер нь бол гейм байгаа. Тэрнээ мэддэггүй одоо тэгээд байгаа. Окей. Топ 10-ын 10 дугаар байна. За энд болохоор Royal Match гэдэг за тоглоом орж ийн. За энэ нь болохоор та нар одоо янз бүрээр харж ирсэн байх одоо тоглоомны зар сурталчилгаа нэг ямар төрлийн нэг тийм ямар үйл явдалтай ямар дөрүүтэй вэ гэхээр нэг тийм хаан байгаа хаан ингээ үхэхээр яхад та нар Candy Crush тоглож байгаа юм шиг ингээд юм ингээд солбоод ер нь бол Black Class Candy 2-ын нийлбэр гэсэн үг. Тэгээд ингээ хааныгаа аваад тоглох юм хэрэгтэй. Тэгээд юу бүх зар сурталчилгаан дээр энэ тоглоом байдаг. Тэгээ та нар бол ихэнхдээ харж ирсэн байх гэж би бол найдаж байна. Окей. Жагсаалтын 9-р байранд Mobile Legends Bang Bang. За энэ тоглоом нь болохоор нэг тийм энэ хаяа тилтэрчдэг ер нь бол олон ютуберээр тоглодог. Миний мэдгээр бол одоо Saftat мартчихсан нэг би Mobile Legends тоглохоо байлаа бодож байгаа болохоор тэгээд энэ нь болохоор яг яадаг гейм бэ гэхээр 5 тагаар ингээ багтаа орно. Тэгээ багтаа орсныхоо дараа одоо ингээд юм tower гэх юм уу? Юм tower хамгаалагч, чулуун хамгаалагч тэдэрлүү оронгууд одоо ингээд damage аваад юм яадаг. Одоо тэгээд ер нь бол бас нэг Mobile Legends бас нэг маргаан дэм байдаг. League of Legends LOL гэдэг тоглоом байдаг да. Тэр тоглоомыг хуулбарлан энэ Mobile Legends Bang Bang гэдэг тоглоомыг хийсэн гэж хүмүүс үзээд ер нь бол бас нэг одоо маргаан дэгдэж ийсэн. Окей. Жагсаалтын 8 дугаар байранд Candy Crush Saga орж байна. За энэ нь болохоор яг Candy Crush шиг одоо ингээд Candy Crush гэсэн Candy Crush шиг. Одоо тэр нь болохоор ингээд би ер нь мэдгүй зөө. Гэтэ энэ бичлэгүүдээс харчаар би Candy Crush ерөөсөө тоглож байгаагүй ээжүүд л тоглодог болохоор тэгээд энэ бичлэгүүдийг хараад ойлгож болох үү. За жагсаалтын окей. Жагсаалтын 7 дугаар байранд PUBG Mobile орж байна. За PUBG Mobile бол жинхэнэ OG game. PUBG Mobile юу мэдгүй ингэж байхгүй бах. PUBG Mobile нь яадаг вэ гэхээр 101 алтай буугаад хамгийн сүүлд ганцаараа буудалцаж ганцаараа амьд үлдсэн хүн нь болохоор ялагч болно. Тэгээд chicken иддэг байгаа дийнертэй. За тэгээд энэ тоглоомд онцлог бас нэг юм байгаа. Хүмүүсээ дондуулдаг нэг юм нь болохоор skin. Буунуудын skin байдаг. Тэгээд бас хүнийхээ skin байдаг, машинуудын skin байдаг. Тэгэхээр амар олон ийм skin-үүд болохоор хүмүүс донддог. Тэгээд ер нь бол энэ тоглоомыг бол би бол цагтаа гэдэгтэй нэг 2-3 жилийн өмнө юм. 2-3 жилийн өмнө би 7-8 дийсэн ш. Би ч одоо 7-8 дээд PUBG тоглосон гэхээр амар дац. За. Жагсаалтын 6 дугаар байр. Окей, жагсаалтын 6 дугаар байранд Луда. За Луда нь ямар тоглоом бэ гэхээр одоо ингээд 4 баг байгаа. Тэгээд бас найзууд холын гэр бүл тийм найзуудаараа гэр бүлээр тоглох боломжтой. Тэгээд энэ нь ингээд 4 ширхэг чамд ингээд нэг цэрэг шиг юм байгаа. Тэгээд чи шоо хаяад гарсан нүдээр нь чи ингээд цэргүүдээ явуулна. 6 нүд явуул чи нөгөө нэг 6 нүд явуул шин цэрэг гаргаж болно. Харин 6 нүд хүрэхгүй бол зүгээр л нөгөө нэг юунуудаа явуулаад байдаг санагдав. За, жагсаалтын 5 дугаар байр. Окей. Одоо топ 10 юуны 5 дугаар байр. За 5 дугаар байр нь ямар тоглоом гэхээр Pizza Radio. За энэ ямар тоглоом бэ гэхээр одоо нэг залуу ингээд пиццаны үйлдвэр нээж байгаа. Тэгээд тэн дээр өөрөө ганцаараа ажилладаг. Тэгээд тэн дээр ингээд пиццагаа өөрөө шараад тэгээд нөгөө нэг пиццагаа хүнд өнгөд хүн ингээд мөнгө үлдээгээ тэгээд тэр мөнгөөр нь бас пиццаныхаа юмыг аваад тэгээд ажилуулдаг. Окей. Жагсаалтын 4 дугаар байр нь Subway Surfers. За Subway Surfers нь яадаг тоглоом бэ гэхээр одоо ингээд нэг бүдүүн цагдаа байдаг зэрэг ингээд сахалтай, малгайтай. За тэгээ энэ цагдаа нь болохоор ингээд нэг гол өөр нь болохоор 3-4 байдаг хаа 4 ч үлээ. Тэгээ нэг нь ингээд богооны гал мэдгүй юм. Богоон. Тэгээ богоон дээр ингээд юу зурж байгаа, зураг зурж байгаа.
баригдаад ингээд цухтаагаад гээд могон дээр авираад тэгснэ ингээд юм шургаж бургаад тэгээ нөгөө араасаа ингээд нөгөө нэг бүдүүн цагтаа хөөж мөгөөд ер нь бол гоё тоглоом би бас хаяа тоглолдог үед хараа ер нь nice game. За энэ болохоор ер нь бол би топ 2 юм уу 3-т оруулмаар байдаг. Энэ бол 4-т ордог. Гэтэл топ 5-д байгаа ч тий. За топ 3. Окей. Топ 3 дугаар байранд Free Fire. За Free Fire-ын яадаг тоглоом бэ гэхээр ер нь бол PUBG-г жоохон хөлөх China-с хувилбар байгаа. Энийг ер нь бол инээтгэх Таиланд тийм хүмүүс тоглоод байдаг шиг харагдаад байдیں۔ Ер нь бол PUBG-г дүүрээсэн гэж хэлж болно. Гэтэ би тэгж л боддог болохоос бас үгүй байж магадгүй. Ер нь бол ингээд баахан шортуудад ийм шортууд гарч ирээд байдаг. Тэгэхээр би энэ Free Fire-ыг нэг удаа татаж үзсэн. Маш сонир тоглоом байл. Тэдний зүгээр PUBG-га тоглож байсан хамаагүй дээр юм шиг надад санагдаж. Окей. Топ 2-т Roblox. За Roblox-ыг бүгд мэдэх байхаа тий. Roblox дээр одоо орвол одоо ийм олон төрлийн ийм тоглоомууд одоо энэ юу вэ Counter Strike, Block Strike ч болгоцсон байх шиг тэр үедээ хэлээ. За бажаа яг намайг Roblox тоглодог байхад тренд болж исэн тоглоом байна. Growy Garden 99 Night. Чи 99 Night би нэр гутаадаг. 99 Nights in the Forest. Still Brerot. Гэснээ юу байлаа? Юу энэ 3 байсан юм шүү. Амар уйтгартай. Би гарцсан шүү дээ амар сонио. Энэ 3 лээсэн шүү. Гэтэ гоё тоглоом байсан. Нэг одоо үед л баахан Brerotтэй тоглоомод болсон болохоос одоо ийм болсон болохоос өмнө гоё л үйч дээ. Өмнөх одоо тоглоомыг би ингээ харуулдаг хөө. Ийм гоё тоглоомод байсан. Одоо бүр ийм хүл тоглоомод болж байна. За топ 1 рүүгээ хитвэл орцгоё. Окей. Топ 1-ээрээ хитвэл уулзцаа. Топ 1 юу вэ гэхээр Block Blast. За Block Blast нь яадаг тоглоом бэ гэхээр тайлбарлая дөө. Ингээд одоо ингээд дөрвөлжингүүд байгаа зү хит одоо тоон гараарай. За ийм дөрвөлжингүүд байгаа. Энэ дөрвөлжингүүн дээр ингээд янз бүрийн хэлбэртэй ингээд их блокууд тавиад яг ингээд нэг юу болох хэрэгтэй. Нэг юм мөр гэх юм аашаа тий. Одоо яг иймэрхүү юу байлаа гэж энэ ингээд дүүрэх байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд оноо авдаг. За тэгж яагаад оноо аваад хүмүүс амар их тоглоод энэ маань 2 сая 3 сая дэлхийн хамгийн их оноотой 253 сая байгаа. Энэ нь болохоор ер нь стресс гаргадаг гэж яриад идэв билээ. Би одоо хүртэл миний утсан дээр байгаа. Би ер нь их тоглолдог. Ер нь тоглох дуртай. За тэгээд 2026 оны топ 10 үнэлгээ та нар маань ялаа тэгээд бичлэг таалагдсан байлаа их сабадараа би энэ тоглоомуудыг судлах гэж хуудсан болохоор миний юг юм бэ? Миний энэ хичээл зүтгэлийг одоо биелгээд одоо би хичээсэн чи та нар надад биелэх өгөх ёстой. Мөнгө зөнгөөр авдаг биелэг биш. Зүгээр лайк сабадарч. Лайк, саб, тэгээд шеэр. Одоо нэг хүн нэг лайк дарахад тийш 3 хүнийг харагдах байхгүй юу? Тэгээд та нар лайк дарж хэмжээрэй. За, бай. Окей, та нарсаа бичлэг үзэж байсан баг. Та нараа өмнө ядаж 4 хүмүүс абатаарсан байсан. Одоо бүр 3.4 болцсон байна штэ. Манайхаа 30% болцгоё.